За бизнесийн эрх чөлөөний хуулийг засгийн газраас оруулж ирж байгаа. За зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Бид нэр гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой, бизнесийн орчингоо сайжруулах ёстой. Гэхдээ энэ дээр бас дагалдан баг эн чинь 100 гаад хууль орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр хэд хэдэн бас асуултууд байна. Бас нэлээд дагалдан хуулиудыг бол бид нар нухацтай харах ёстой байна. За хөрөнгө оруулалтын тухай хууль байна. За сая дор чанд сайн хариулж байгаа шүү. Би яг танаас тухайлан асууя. За тогтворжуулалтаа уртсах байгаа юм байна. За нэгдүгээрт хөрөнгө оруулалтын хэмжээг босгоод 500 тэрбум хүртэл байсныг 100 тэрбум болгоод 5 дахин бууруулж байна. За тогтворжуулалтын гэрчилгээ бид нэр 15 жил хүртэл олгодог байсан бол энийг 20 жил болгож байгаа юм байна. Тэгэхээр дор чан зайда та бас олон улсын форум эднэрт явдаг одоо олон улсын жишиг асуунаа. Олон улсын чиг хандлага нь олон улсын валютын сангийн болон OECD-ийн зарчмаар аваад үзэх юм бол энэ эсрэгээр явдаг байхгүй. Яг ямар орон тогтворжуулалтаа уртуулгаснароо хөрөнгө оруулалт татсан юм. Би та бүр яг жишээ хэлж байгаад надад хариулна шүү. Яг гэх юм бол олон улсын жишг сүүл энэ тогтворжуулалтын гэрчилгээ олгодог энэ сүүлийн 90-ад оны үед 90-с 2000 оны үед гарч ирж исэн жишг байхгүй. А гэтэл яг олон улсын жишгийг аваад үзэх юм бол Латин Америк, Африк, Аз 8-аас 12 жил байгаа. Тэгэхээр бид нэр 15-аас 20 жил болгохоор хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэсэн тийм судалгаа байна уу? Бизнесийн эрх чөлөөнийг сайжруулна гэдэг бол бид нар олон улсын жишг рүүгээ ойртчихно гэж ойлгож байгаа. Олон улсын жишг рүү бид нар ойртох ёстой. Тэрнээсээ бид нарын дээр цоошин юм гаргаж ирэх шаардлагагүй. Тэгэхээр олон улсын жишг нь эсрэгээрээ байгаад хахад яагаад 15-аас 20 жилиг та хөрөнгө оруулалт татах үндсэн одоо гол зүйл гэж харж байгаа. За одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын тухай хуулиараа бид нэр тогтворжуулалт дотор аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нөөд, гайлын албан татвар бас ноцтой амнаатаа оруулдаг байхгүй юу? Олон улсын таны хэлээд байгаа жишг дээр болохоор амнаатыг тогтворжуулалт руу оруулах нь буруу гэж чиг хандлага гараад байна шүү дээ. Тэгэхээр та олон улсын жишээг ярьж байгаа бол энэ дээр яг жишээтэй судалгаатай тайлбарлаж өгөөч гэж асуумаар. За энэ хуулийн одоо малгай хууль нь бол бизнесийн эрх чөлөөний хууль, дагалдаж орж иж байгаа хоёр том хууль бол нэг нь бол хөрөнгө оруулалтын хууль, нөгөөх нь бол энэ зөвшөөрөл мэдээллийн тухай хууль юм аа. Тэгээ хөрөнгө оруулалтын орчинд бол нэлээд их одоо гадны хөрөнгө оруулагчид зориулсан орчин бол их эвтэйхэн болж байгаа гэдгийг бас хэлчмээр байна. Яаж эвтэйхэн болж байна гэхлээр нэгдүгээрт энэ тогтворжуулалтын орчныг бол хялбарчилж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад урт хугацаанд үйл ажиллагаа явуулъя, их хэмжээний хөрөнгө оруулалт хийя гэж тэгэх юм бол тэр тогтворжуулалтын гэрчлэгийг нь 10, 15, 20 жилийн хугацаатай олгоно. За Монгол улсад 20-с 50 тэрбум хооронд хөрөнгө оруулалт хийх юм бол 10 жил, 50 тэрбумаас 100 тэрбумын хооронд хөрөнгө оруулалт хийх юм бол 15 жил, 100 тэрбумаас дээшээгээ бол 20 жилийн хугацаанд ингээд тогтворжуулж байгаа гэдэг. Энэ бол маш сайн сигнал. За тэгэхээр олон улсад бол энэ тогтворжуулалтын асуудлыг бууруулж байгаа тийм хандлага бол багхгүй байгаа. Байна гэх юм бол та бас тэрийг гаргаж иж үзүүлээрэй. Хоёрдугаар тааны зөвхөн уулуурхаа салбараа бол анзаараад байх шиг байна. Тэгэхээр Монгол улс ганцхан уулуурхаагаас биш төрөлжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчнийхээ салбарыг дэмжээ гэсэн бодлого тухайлбал хамгийн түрүүнд тавьж байгаа. Эрчим хүчний төслөөд 15-аас 25 жилийн хугацаанд PPA хийгээд орж ирж байгаа. Тэгэхээр бид зөвхөн ингээл уулуурхаа ашигт малтмал гэдэг юм ингээд тойроод яваад байх юм бол энэ загнаас гарахгүй байгааг та мэдж байгаа. За дэлхийд дээр одоо ингээд нийт өнөөдрийн хөрөнгө оруулалтын одоогийн байдлаар 40-оос дээш хувь зөвхөн энэ эрчим хүч технологи л орж ирж байгаа. Уулуурхаа бүтээгдэхүүн эрсдэлтэй байдаг. Одоо яг энэ салбар руу бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа. Тэгээ оруулж ирэх талаар бид нар ажиллахаас өөр арга байхгүй. Тэгэхээр бид нар бол OECD-ийн зарчмыг бол баримтлаад тусгасан байгаа. За Монгол улс бол ардчсан улс. 35 жил бид нар ингээд засгаа байнга сольдог. Тэгээд өмнөх ажлаа баллуурдаж явсны үр дүн бол өнөөдрийн үр дүн. Бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө ингэж хийсэн. Засгийн газрын доктортой байдлыг хангаж хийсэн. Гэтэл засаг маань ямар байгаа вэ та бүгд мэдж байгаа шүү дээ. Ийм орчин чинь Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вүлээ дээ. Тэгвэл бидний өнөөдрийн байгаа байдал яг 2000 оны тэр загварыг ашиглаж ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ. Доктортой байдлыг л бид нар гадны хөрөнгө оруулагчдад амлахгүй бол болохгүй. Энийн ганц нөхцөл нь докторжуулалтын энэ баталгаажуулалтыг хийхгүй бол орж ирэхгүй шүү дээ. Том төслөөч орж ирэхгүй, дэд үтсийн төслөөч орж ирэхгүй. Монгол улс асар том газар нутагта асар их дэд үтсийн хэрэглээтэй. Гэтэл бид нар нөгөө богино хугацаанд ашиг олдог бизнесээ ингээ хараад байдаг. Гэтэл Монгол бас нөгөө дэд үтсийнхаа хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй яваад байгаа нь бизнесээ асар том
Хүндрэл үүсгэж байгаа юм. Одоо ийшээгээ бүгдээрээ бодлогоо чиглүүлээ. Төсөвдөр мөнгө. За доржсан сайда за ойлон наан дээр чинь нэлийн тулах нэ. Та олон улсын жишг тогтворжуулалтыг илүү урт хугацаагаар явуулдаг гэж хэлсэн шүү. За одоо ойлоо тэгэхээр судалгаа та яг наад судалгаагаа гаргаад ирэх. За би яг бууж байгаа судалгааг нь гаргаж ирээ. Тэгээ ойлоо судалгаатай ярих хэрэгтэй. Яг гэвэл энэ чинь айгүй ноцтой зүйл шүү дээ. Өнөөдөр оюутлогоо дээр бид нэр тогтворжуулаад яасан. Амнаатаа тогтворжуулаад үнийн өсөлт гарч байгаа үнийн өсөлтөөс чинь нэг ч төгрөг орж ирэхгүй. Олон улсын жишг чинь энэ чинь эсрэг яваад байгаа байхгүй юу? Тогтворжуулалтын яг гэрчилгээг хэвлэж тараадаг орн бараг байхгүй шүү. За гадаадын хөрөнгө оруулалт тэгэхээр л оюутлогоо оруулцдаг байдлыг болмоор байгаа шүү. Шулуухан хэлэхэд. Би бол энэ Бат найрамд гишүүний зүгээр байр суурийг бол хүндэтгэж чинь. Гэхдээ зөвхөн уул уурхаалаа битээ оруулаа. Өнөөдөр хамгийн ихний асуудал эрчим хүч байгаа. Эрчим хүчний хөрөнгө оруулалтууд бүгдээр урт хугацаанд хийгддэг. 25-30 жил хийгддэг. Эдгээр чинь доктортой байж шаарддаг. PPA хийдэг. Одоо энэ Узбекистан, Казахстан эдгээр улсууд бол бүгдээрээ тийм доктортой байдалтай урт хугацааны гэрээтэй явд юм аа. Тэгээ өнөөдөр бид нар өөрсдөө нэг хөгжсөн орнуудад битээ бас харьцуулаарай. Олон улсын судалгаа гаргаж ирээд ярихад асуудал бол багхгүй. Тэгээ хөгжиж байгаа орны Монгол улсын өнөөдрийн түвшнийг бас үнэлж байгаад бид нар энэ шийдвэр гаргаж байгаа шүү. Тэгэхээр хөрөнгө оруулалт бол үнэн сүүлийн 25 жил зөвхөн уул уурхаад ирдэг байсан. Одоо ирэхгүй байгаа. Ийм орчинд яаж ирэх вүлээд дээ. Тэгвэл одоо технологийн шинжилттэй холбоотойгоор эрчим хүчин дээр ирж байгаа. Дата төв дээр ирж байгаа. Ногоо эрчим хүчин дээр ирж байгаа. Мөнгө нь байгаа. Эдгээр чи оруулж ирэхэд доктор Тэр доржхан сайда хуучин одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр уул уурхаан бус гэд бид нэр ингээ хоёр хуваацсан тогтворжуулалтын хугацаанууд байсан байхгүй юу? Тэр бол зөв байхгүй юу? Яг гэх юм бол уул уурхай чинь шаардж байгаа хөрөнгө оруулалт нь хамаагүй том уул уурхаан бус хөрөнгө оруулалтууд нь бас өөр байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр байсныг аваачаад нэгтгээд босхийг нь 5 дахин буулгаад хугацааг нь уртцсан юм л да. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг илүү татах хөшүүрхээс илүүтэйгээр улс төрийн тогтворгүй байдал гэх мэтчлэн олон зүйлүүд дээр илүү чухал юмаа гэдэг OECD-ийн дүгнэлт байгаад байгаа байхгүй юу? Би энэ дэр дүгнэлт хараал яриад байна л да. Тийм учраас энийг бас нухацтай аргах хэрэгтэй юм л да. Тэгээд бид нар одоо дараагийн хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдэн. Тэгэхээр тэн дээр яг юунд тогтворжуулахгүй яг л олон улсын зарчмаар бид нар барих хэрэгтэй. Ганцхан оюутлага яриад байна гэж энэ чинь жишээ шүү дээ. Эндээс бид нар алдаанаасаа суралцгийг бид нар оюутлага ярихгүй тэгээ өөр юу ярих вэ? Өөр ямар хөрөнгө оруулалт ярмаар байгаа юм. За энэ Бат найрамд сайдыг бол баруун төгссөн гадны хөрөнгө оруулалт том төслүүдэд яаж явуулахыг хамгийн сайн мэдж байгаа хүн гэж бодоод та. Тэгээ тийм болохоор бас одоо байр суурийг нэгтгэж явах нь зүйтэй байх. Оюу толгой бол маш сайн төслөө. Алдаа гарсан үг л үнэн. Алдаагаа засаал явах хэрэгтэй. 18 жил бид нар оюутлогоо ярьлаа шүү дээ. Гэтэл одоо оюутлогоо чинь түүх болоод үлдсэн. Одоо Монголд ингээд зэс рүү эрчим хүчний материал руу хөрөнгө оруулалт хийя гэд ингээд тахад бид нар ингээд хаалгаад хүчээд үгүй гэж болохгүй байхгүй та. Өнөөдөр бид нар оюутлогоос чинь хэд дахин илүү хөрөнгө оруулалтыг эрчим хүчин дээр татах гээд хилчлээ хийгээд байна шүү дээ. Private equity fund-уудтай бүгд л хөрөнгө оруулалтын банкуд орж ирээд хийя гэд байдаг. Тэгэнгүүт л ингээд оюутлогоо хард энэ болохгүй байхгүй гэдэг ийм байдлаар явах юм бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Эрчим хүч, ногоо эрчим хүч, технологич чинь дэлхийн бүх хөрөнгө оруулалт яваад байна. Тэгвэл тийшээгээ бид нар ухтаж бодлогоо явуулж хуулийнхаа орчныг өөрчлөлт